За шинэ дугаар хэлж гин даалт ертөнд сонирхдаг бол заавал сонсороо гэд дугаарын үргэлжлэл. За өнөөдрийн дугаар дээр болохоор бидний сэтгэл хөдлөлийг удирддаг тархины хэсэг болох сэтгэл хөдлөл ааш араншин ил ухамсарыг удирддаг тэр хэсэг болох одоо шилэн үзүүнээс 4 хуруу дээш гэж байгаа. Номон дээр бол авир тарих, авир 6 тарих гэд нэрлэгдсэн. За энэ тарих нь ямар учиртай юм? Энэ тарихтай холбоотой сэтгэл хоосрох гэдэг зүйл, авир ааш эвдрэх за энэ зүйл болон энэ тарих нь нөгөө борцоо булчирхаатайгаа яаж холбогддгийг, яаж тэр сэтгэл хоосрлыг дайрахгүйгээр тойрч бясалгал хийж болох за гэх ийм сэдвүүдийн хүрээнд бол ярихаар бэлтлээ. Голд байгаа хэсэг нь бол тэр 3 дахь мэлми сүнсний судалж гэж ярьдаг юм байлээ. Энэ өвөг дээдсүүд болохоор бөө гэгийн тарих гэд нэрлэлсэн. За энэ хэсгийг борхоцоо булчирхаа болж таарсан. Тэгэхээр ерөн бол даалт ертөнцтэй холбоотой л нэг хэсэг юм байна гэдгийг дэлхийн айлч үндэстэй ерөн бол ингээ гадралдаг хэсэг болж таарсан. Түрүүчийн дугаар дээр бол нэлээд ярьсан байгаа. Сонсоогүй байгаа бол өмнөх дугаараа сонсчоод одоо энэ дугаарыг сонсох юм бол илүү ойлгомжтой болох байгаа шүү. Одоо энэ дугаар дээр болохоор тэр тархины хойд хэсэгт байгаа авир тарих гэдэг байгаа. Авир 6 тарихч гэж нэрлэж байгаа. За мэдээж авир ааштай буюу бидний нөгөө ааш араншин сэтгэл хөдлөлтөй холбоотой учраас энэ авир гэдэг үг нь ойлгомжтой. Тэгвэл яагаад 6 гэсэн үг энд байгаад байна вэ гэхээр бидний бид үндсэн 7 хүрд байдаг. Тэгээд 8 9 бүр задраад явах юм бол 108 хүрттэй байдаг юм байлээ. Монгол домчийн судар дээрээс бол тэгтэл энэ тархины энэ хэсэг нь өөрийн гэсэн 6 хүрттэй учраас авир 6 тарих гэж хэлээд байгаа байж магадгүй гэж би бодсон. Дээрээс нь бас энэ тарих нь ингээд хит ирчимжээд ирэхээр буюу ингээд үйл ажиллагаанд хитрхи ихсээд ирэхээр хүнээс 6 ийм багц сөрөг авир ааш гарч ирдэм байна. Одоо энэ зураг дээр би ингээд хүснэгтэн дээр байрлуулчих. Та бүхэн өөрснөө уншаад замбраагүй тэ зэгцгүй болох хинэггүй хайнга гэд тэр эхнийх дээр ингээд багцлсан байна. Дараагийнх нь болохоор залхуу хойрог гэдэг чинь тий. За эдгээр энэ сэтгэл илрэх шинж нь ямар юм? Тэгвэл бид ийм байх юм бол ямар шинж тэмдэг илэрх юм гэдгийг хүртэл ингээд бичсэн байгаа учраас та бүхэн сонирхоод энэ хүснэгтийг уншаарай. Энэ 6 багц сөрөг ааш араншин шинжүүд илэрдэг учраас бас авир 6 тарих гэж хэлсэн байж ч магадгүй. За ямар ч үс ингэж нэрлэдэг юм байна. Ийм 6 хүрттэй юм байна. За тэгэхээр энэ авир тархины хүрдний үйл ажиллагаанаас болоод хүн хитрхи их юм ааш аягтай, омогтой тий одоо энэ онгороо сагсуу эго, сэтгэл гутрал, шантрал зориггүй болох эсвэл төгшөөртэй тий сэтгэл зовнилтай юм докторгүй байдалтай болох зэрэг энэ 6 багц зүйлээс илрээд эхэлдэг болж таарж байна. Яг үгээр тайлбарлаж ойлгох юм бол бас айгүй хэцүү. Тэгэхээр нэг та бүхэнд ийм төсөөлөл бий болгохын тулд за энэ хүнийг хажуугаас нь ингэж харуулсан зураг байна. За энэ тухны харалтай гол хэсэгт нь нөгөө борцоо булчирхай буюу би нэг бол зүгээр байнга ашиглагддгүй тэр даалт ухамсарл байдгийн бэ гэж хэлж болохоор юм болов гэд би бас даалт ухамсарыг биччихлээ шүү за. Тэгэнгүүт одоо энэ ярьж байгаа авир тарихтай бидний сэтгэл хөдлөл авир аашийг зохицуулдаг нь энэ тархины энэ хэсэгт энэ хавьд байх юм байх гэд ингээд одоо тэмдэглэгээ хийчлээ. За тэгээд энэ нь болохоор яах нь ямар ч гэсэн ийм 6 хүрттэй болж таарж байна. Хүрд маань болохоор ийм эргэлтсэн зүйл байдаг. Хэлбэр төрсөн хоорондоо бас адилхан байх албагүй гэж байгаа. Бүгд ийм цаграх шиг хэлбэртэй биш. Гурвалжин, дөрвөлжин, 6 талт ч юм уу өөр хэлбэр төрстэй. Эргэлтийнх нь хурд нь бас өөр, өнгөн ч өөр. Тэгэхээр за энэ миний төсөөллөөр шүү. За хажуунаас нь харж байгаа юм чи ийм 6 зураас л байх бах. Тэгэхээр за ингэж төрсөлдөж байгаа. Тэгэнгүүт альва бүх юм яг хэмжээндээ байхтаа л хэвийн ажиллагаатай байдаг гэж үздэм билээ. Бидний дотор эд эрхтэн ч гэсэн те одоо жишээ нь бамбаа булчирхаа гэхэд хит их ажиллах юм бол хордлогонд ордог. Тэ бамбаа хордлого гэж өвчин байна. Хит багасах юм бол хашимото гэдэг тэр бамбааны дутагдалд ордог. Тэгэхээр альва эд эрхтэн яг л хэмжээндээ үйл ажиллагаа доктортой явуулж иж хүн эрүүл байдаг шиг яг бидний бид байгаа энэ үндсэн 7 хүрд бусад ингээд салбар туслах хүрдүүд бүгд бас яг тогтмол хэмжээнд жигд ажиллагаатай байж иж бидний одоо яг сэтгэл сүнсэн биеийн аура зэрэг нь
хэвэн ажиллаж явах боломжтой юм байна. Тэгэхээр энэ авир тархины 6 хүрд нь хийх ажиллаад эхлэх юм бол хоорондын энэ зайн ингээд ихсээд одоо дээдлийн энэ мэлмийн хүрд байна да. Яг энэ духны гол хэсгээр дайрдаг. За энэ хүрд болоод хоолон хүрд байна да. Энэ шилэн хүзүүг дайрдаг. За энэ хоёр хүрдээ яах нь вэ? Зайг ингээд шахах нь ийм дали болгохож ирэх нь штэ. Ингээд ирэх юм бол хүний яах нь ухамсар дорой, хүн чанаргүй, хүний үнэргүй ч гэдэг юм уу, тийм зүйл рүү орох гэдэг штэ тий. Тэгэхээр бид нар чинь нөгөө харж мэдэхгүй учраас яг уу зөв төсөөлвөл нэг иймэрхүү юм болж идэг байх нь байна. Ингээд зайн холдоод ингээд хитрхи одоо эрчим энергиэр хангагдаад ирэхээр ийм болоод айш авир эвдэрч эхэлт юм байна. За эсвэргээрээ энэ авир тархины 6 хүрдний үйл ажиллагаа нь доголдоод удаашраад гэх юм уу. Тэгэд ирэхээр одоо энэ орон зайн бүр ингээд хит багасаад ингээд шахагдаад ирд юм байна. За ийм тохиолдолд хүнд ямар одоо шинж тэмдэг илэрх вэ гэхээр хүний ямар ч сэтгэл хөдлөл нь маш доош ундаг юм байна. Сэтгэл хоосрол гэдэг зүйл болно. Тэр нь яах вэ гэхээр баярлах ёстой юмд баярлахгүй. За уурлах ёстой юмд уурлахгүй. Гомдож момдохчгүй, баярлахчгүй, одоо өөрийн гэсэн зориг одоо тэмүүлэл байхгүй. Нэг тийм гүлээс нэг одоо юу ч шиг хэмтэй зомби шиг гэх юм уу юу хин. Нэг тиймэрхүү болж ирдэг юм ээ. Сэтгэл хөдлөлгүй, сайн сэтгэл хөдлөл байхгүй, мууч сэтгэл хөдлөл байхгүй нэг юм гөлийсэн болж ирдэг байх нь энэ хитрхийн үйл ажиллагаа нь муудаад ирэхээр. Тэгэхээр бид нар энэ авир тархины үйл ажиллагааг доктортой байна уугүй юу гэдгийг нь анзаараад явж явах хэрэгтэй юм байна. Ерөн бол яг л гоё доктортой байх хэрэгтэй. Хитрхийх авир ааш эвдрээд байхгүйгээр хитрхийх ингэж сэтгэл хөдлөлгүй болохгүйгээр яг сайхан тэнцвэртэй ажиллах ёстой болж тарж байгаа. Сэтгэл дэлгэрэх шинжтэй бие дэлгэрэх шинжүүдийг ингээ харсан чинь ихтэйд байх юм бол засах хэрэгтэй болж байна. За яаж засах вэ гэхээр би бол энэ нэг юм 4 арга байж болох юм байна гэж үзлээ. Тэгэхдээ энийг та бүхэнд ойлгуулахын тулд би өөртөө нэлийн юм боллоо. Хүн амтнаас асуулаа, улаачаас асуулаа, бясалгал хийдэг хүмүүс, тэгээ зүн бэлгтэй хүмүүсээс сэтгэл нь яг юм хоосролд орж исэн хүмүүсээс гих мэтчлэн судалгаа хийж агаад нэг юм гаргаж ирлээ. Гэхдээ яг зөв байх бол албагүй шүү хүмүүсээ. Энэ бол яг миний өөрийн л нөгөө ийм байж болох юм уу гэсэн л бодол шүү. Тэгэхээр сайн цензуртэй хандаараа. Тэгээд үйл ажиллагааг докторжуулахын тулд те ихсэд байх юм бол жишээ нь номон дээр энийг бол шууд бичсэн байгаа шүү. 9 ухаанаар заснаа гэсэн байгаа. 9 ухаан гэдэг нь болохоор ийм юм байд юм байна. Альва мухартлаас гарах арга замыг ухаан гэж нэрлэдэг гэж байна. Монгол хүмүүн эрт өвөг дээдсээсээ ухаан гэдгийг ийм 9 ухааныг нэрлсэн байна. Суу ухаан, оосуу ухаан, олох ухаан, бүтэх ухаан, боожих ухаан, бэлэг ухаан, арга ухаан, амь зуух ухаан, алсыг бараадах ухаан гэх ийм 9 ухааныг хөлөглөн өөрийн биеийг төвшин болгодог билээ гэж байна. Тэгэхээр энэ 9 ухааны талаар бол яг тусгаалan 9 ухаан гэдэг нэг подкастын дугаар хий гэж бодож байна. Домчийн судар дээр бас яг энэ тухай бас дэлгэрүүлсэн байдаг санагдаад байна. Тэр 7 хавартны шинжээн дээр бэлүү яалаа. Тэгэхээр энэ нэлийн их юм ярих хэрэгтэй болох бах. Ухааны талаар хулан хатантай ярилцсан ярилцлагч бас байна. Тэгэхээр энэнийг бол тусдаа дугаар болгоё. За ямар ч байсан арга талаараа бол бид нар яах нь өөрөө хичээвэл мэдээж авир хаашаа бол засах боломжтой шүү дээ тий. Тэр талын одоо 9 ухаан бол байд юм байна. Хоёрдугаарт нь болохоор бэлэг талаараа яаж засч болох вэ гэдгийг ярих гэж байна. За энэ авир тархины энэ 6 хүрд чинь яг энэ мэлмийн хүрд болоод хоолон хүрдний дунд байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хоёр хүрдний үйл ажиллагаа маань сайн байх юм бол буюу ийм жигд сайхан эргэж явах юм бол авир тархины 6 хүрдийг яах нь ингээд бариад авах боломжтой буюу яг ийм хэмжээнд нь ажилуулах, тэнцвэртэй ажилуулах бол боломжтой гэсэн үг юм байна. Тэгэхээр яах нь мэлмийн болоод хоолон гэсэн энэ хоёр үндсэн хүрдний үйл ажиллагааг сайн байлгахад анхаарах юм бол авир ааш тэгж айхтар эвдрээд байхгүй л гэсэн үг юм байна. Үндсэн хүрдний үйл ажиллагааг яавал сайн байлгах вэ талаар 7 хүрдний тухай хийсэн дугаар байгаа. Тэрний линкийг би доор бас үлдээчи сонсоогүй байгаа нь дэлгэрүүлээд сонсчороо би одоо дахиж энд ярих юм бол бүү юм болох гээд байна. За 3 дугаарт нь болохоор өнгөрсөн дугаар дээр ярьсан да тий. Авир тархийг идэвхжүүлдэг зүйл нь гэхээр нэг бол хүн ингээд мухардлаас гарах буюу маш богино хугацаанд арга саам сэлгэд тархины нисэг идэвхждэг гэж байгаа. Одоо жишээ нь чи гэрэн даалгавраа яагаад хийгээгүй ингээд нэг хүүхдээс багш нь асуулаа гэж бодоход тэр хүүхэд ингээд өөрийгөө өмөөрөх нэг шалтгаан тэр богино хугацаанд ингээд бодох хэрэг болж байна да. За яг энэ үед энэ
тархин идэвхждэг гэж байгаа. Гэхдээ харьцангуй бид нарт өдөр болгон байнгын ийм арга сам бодоод байх шаардлага гардаг учраас энд бол нэг ач холбогдол өгөхгүй байна. Харин өнгөрсөн дурсамж ч юм уу тэглүү яалаа тэгсэн чинь яалаа хийлээ гэл ингээ бодохоор энэ авир тархи идэвхждэг гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр өнгөрсөн зүйлээ бодох, өнгөрсөнтэйгээ зуралдаалах юм бол энэ тархийг бид нэр идэвхжүүлээл энэ гэсэн үг. Энэ тархины хүрдний үйл ажиллагаа идэвхжихээр авир аш нэмэгдээл энэ гэсэн үг болж таарж байгаа. Тэгэл зарим хүмүүс ч одоо өнгөрсөнд болсон явдлыг харамсаж боддог хүмүүс байна. Алдсан алдаагаа ингээл бодоол тэр үе тэгээгүй байсан бол би өстой тэр маань тэгэхгүй байх байсан. Одоо муухай жишээ ярих юм бол золгүй явдал боллоо гэж бодоход би л тэгээгүй тэр үед одоо уцаар яриад тэрийг дуудаагүйсэн бол ч юм уу би л тэгээгүйсэн бол тэр бэртэхгүй байх байсан ингэж амиа алдахгүй байх байсан ч гэдэг юм уу за ингээд байх юм бол яах нь энэ тархийг улам идэвхжүүлээд байх нь эсвэл нэг хүнд ингээд гомдоод л бодоод байдаг хүн байдаг эсвэл одоо солонгос кино сериал дэрх байдаг нөгөө хорсоол өшөө авахгаал зүхэл ингээд дурсаал бодоод байдаг. Ингээд өнгөрсөнтэйгээ зуралдаад л байх юм бол яах нь бид нар энэ авир ааш маань улам эвдрэл улам гаарч өгнө шүү дээ. Тэгэхээр өнгөрсөнтэйгээ аль болох зуралдахгүй байх хэрэгтэй. Яг өнгөрснөөсөө бид нар сургамж авах хэрэгтэй нь бол үнэн л дээ. Түүх судалж байгаа хүмүүс бол тэнчэнээс юунд дэр алдсан бэ? Дахиж бид нэр ингэж алдаж болохгүй юм шүү гэдгийг судалдаг шиг өнгөрсөн дээр бид нар бол дахиж ирээдүйд тийм юм алдаж болохгүй юм биш үү гэж бодоод л алдахгүй байхыг хичээгдэл уг нь хангалттай. Гэтэл ингээд зуралдаал байх юм бол улам л бид нар яах нь зовлонгоо дуудаад байна л гэсэн үг байна. Одоо энэ 6 зүйл чинь зовлонгийн шалтгаан болдог гэж байгаа байхгүй юу? Энэ 6 зүйлийн авир аашийг нэмэлэх юм бол бидний амьдралын чанар буураад ааш аяг идрэл хүнтэй харьцаж чадахгүй болоод ажилч хийх боломжгүй болоод гэрийнхэнтэйгээ муудалцаад найз нөхөдгөө нийгмийн харилцаач байхгүй за ийм болоод ингээд ерөн бол урууднаа л гэсэн үг болж таарж байгаа юм билэ. За тэгэхээр гуравт бол өнгөрсөнтэйгээ аль болох зуралдахгүй байх нь одоо нэг бясалгал хийхэд бид нар чинь аль болох юм бодохгүй байвал гэдэг шүү дээ бас тийм ойлголт байгаад байдаг. Тэр чинь бол юм бодохгүй да биш юу бодохгүй да байгаа хгүй юу? Яг цаад учир нь сайн сайхан зүйл ялангуяа ирээдүйд болох сайн сайхан зүйлийг бодох нь тархины урд хэсэг болоод борох зайн дунд хэсгийг идэвхжүүлэх нь биднэрт ашигтай сайн зүйл. Өнгөрснийг бодоод ах юм бол ар хэсгийг идэвхжүүлэх гэдэг байгаа хгүй юу? Тэгэхээр юу бодох нь чухал гэсэн үг. За дөрөвдүгüүрт нь болохоор төвлөрөл гэж байгаа. Төвлөрөл гэдэг маань одоо бид нар бол өөрөөр бясалгал гэд нэрлээд байгаа юм билэ. Бясалгал гэдэг ойлголтыг бид нэр маш жижигхэн хүрээнд ойлгоод байдаг юм байна. Одоо юу гэж ойлгодог гэхээр завилд суугаал ингээл нэг зүйл дээр төвлөрөөл юм бодохгүй байгаа нэг ийм л юм ихэнх хүмүүс боддөг юм байна. За би ч гэсэн ерөн бол ийм ойлголттой сайхны хүртэл явж ирлээ. За тэгсэн чинь бясалгал чинь юуроос маш өргөн хүрээний төвлөрөл болж таарсан. Тэгэхээр төвлөрнө гэдэг маань заавал завилд суугаад төвлөрөхийг төвлөрөл гэхгүй юм байна. Тэгэхээр орчин үеийн хүмүүс төвлөрч чадахгүй болцсон байгаа болохоор тэр төвлөрлийг бий болгох гэж энэ төрөл бүрийн бясалгалын урсгалуудыг бий болгосон юм байна л та. Уг гарал үүслийн ярих юм бол ерөөсөө л төвлөрөл байгаа. За тэгэхээр бид нэр төвлөрч чадахгүй байна гэдгээ яаж шинжих вэ гэдгийг нэг товч ярьчих гэж бодлоо. За жишээлх юм бол бид нэр хүнтэй юм ярьж байгаад юу ярих гэж ийснаагаа мартдаг. Тэгэнгүүтээ нэг юм руу нэг зүг рүү явж ийснаа яг яах гэж явж ийсэн бэлээ би гэд мартдаг. Ийм нэг орон гарan болно гэдэг ч тийм. За ийм байх юм бол бид нар юм төвлөрөхгүй байна гэж ойлгож болно. Мөн бид нар ингээд хоол идэж байхдаа бидний бодол санаа шал өөр газар байж идэг тийм. Нэг мэдхэд ингээд хоолоо идээд дууссан. Бараг амттай ч байсан юм уу, амтгүй ч байсан юм уу мэдгүй тийм. Ингээл дуусгацсан. Бодол санаа нь өөр, үйлдэл нь өөр. Иймэрхүү байдал ажиглагдаад байвал анхаарал маань төвлөрөхгүй байна. Төвлөрлгүй болчихжээ л гэж ойлгох юм байна. За тэгээ ерөн ингэж ярих юм бол баг хотчсон ийм газар амьдардаг хүмүүсийн дийлийнх нь төвлөрөл нь бол алдагдсан явж байгаа. 8 наснаас 80 настай буурал гэж ярихгүй заяа. Одоо төрөөл баг 8 сартаагаас эхлээл те. Утас ингээл янз бүрийн одоо техник технологиос ирж байгаа мэдээлэл хурдтай үйл явц болж байгаа энэ нийгэм дунд мэдээллийн урсгал дунд байгаа биднэрт төвлөрч чадж байгаа хүн амар ховор болчихж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нөгөө стресс байна тий. Эн чинь яваандаа нөгөө төгшөөр сэтгэл зовнил сэтгэл гутрал руу сэтгэл зүйд нэлийн нөлөөлдөг юм байна энэ төвлөрч чадахгүй байгаа энэ байдал маань. За тэгвэл бүгдээрээ төвлөрлөлөө бясалгалаар сайжруулчих. Гэл ингээл бясалгал хийгээл болчих юм байх гэсэн чинь энэ дэр нэг юм асуудал гарч ирсэн. Бясалгалт хийж исэн хүмүүс нийтлэгээр нэг юм асуудал байгаа нь
сэтгэл хөдлөлгүй болсон гэж байгаа. За би энэнийг бол өнгөрсөн дугаар дээр ярьсан те. Випшнад 10 хоног яваад гарч ирсэн чинь сөрөг сэтгэл хөдлөлөөс гадна эерэг сэтгэл хөдлөл маань давхар буурсан юм шиг надад санагдсан. Випшна бясалгал дээр бол ярьж байгаа нь сөрөг сэтгэл хөдлөл бунаал гэж үгэн тайлбарладаг. Шунал тачаал, уур хилэн эднэр буурдаг. Гэтэл давхар өмнө нь нөгөө баярладаг байсан юм дээрээ баярлахаа байцсан, инээхээ байцсан, сэтгэл хөдлөхөө байцсан тэгээд байгаа байхгүй юу? Нилээн хэдэн бясалгал хийдэг хүмүүсээс асуулаа л да. Чамд ийм шинж тэмдэг ерөн бясалгал хийж явах чинь ажиглагдсан уу, болж ирсэн үү гэсэн чинь болж ирсэн. Нэг нь болохоор бүр үе тэгдэг гэж байгаа байхгүй. Би бол нэг хальт мэдэрсэн байж тээ. Тэгсэн чинь байнга хийдэг хүмүүс тэгдэг. Тэгээд саяхан нэг хэдхэн хоногийн өмнө энэ бясалгалын дугаарын дараа чатаар ирсэн байхгүй. Би ингээд нэг 3 сар орчим бясалгал хийсэн чинь нойр морь айгу сайжирсан л та ингээд айгу тайван болсон. Тэгсэн чинь юу алаа? Би ерөөс ингээд ямар сэтгэл хөдлөлгүй болчлоо. Гүлийсийн хүн болчлоо гэж аахгүй. Ингээд баярлахчгүй, уйлахчгүй, гомдохчгүй тийм болчлоо. Би одоо яаж байгаа юм бол яг юу буруу хийчихэд би юм болчихоо гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ түрүүн анх ярьсан авир тархины үйл ажиллагаа хитрхи эргэлтэн багасаад энэ зай маань хитрхи шахагдаад ингээд ирэхээрээ яг ийм болно гэсэнтэй сэтгэл хоосролд орно гэж хэлсэнтэй. Тэгэхээр бясалгалыг арай буруугаар хийхээр ингээд ийм сөрөг үр дагавар гараад байгаа юм байна. За бясалгалаар тархиа хөгжүүлвэл яах вэ гэсэн дугаар дээр Монгол өвөг дийцэн маань бясалгалын 7 үе шаттай гэж ярьсан байдаг. Нэгдүгээр шат нь бол жоохон төвлөрч сурах гэж байгаа. Одоо нөгөө амьсгал дээр төвлөрөхийг хэлж байгаа юм шиг. Тэгээ хоёрдугаар шат руу орохоос өмнө буруу хийх юм бол өнгөт амьдралын өнгийг харахаа болж энэ сэтгэл чинь догтлолоос түтгэлдсэн байдаг. Баяр баясгалан зовлонгийн үн цэнийг мартаж хоосон гих зүйл рүүгээ холбирч ундаг гэж байгаа байхгүй. Төвлөрөл гэдгийг сурахад гэмгүй. Гэхдээ төвлөрөлд тэнцвэр гэж байдаг гэж байгаа. Тэнцвэртэй төвлөрнө. За тэгвэл тэр ярьж байгаа тэнцвэртэй төвлөрөл гэдэг нь яг юу юм бэ? Зөв төвлөрөл гэдэг нь яг юу юм бол ингээд жоохон судлаад үзэнгүүт номон дээр бол ингэж бичсэн байна. Сэтгэлийн орон зайнаас гарах аялгауг илэрхийлэх гэж байгаа. Хэрвээ чи уянгалуулж, уйрааж, зөөлөж байвал сэтгэл хоосорлоос яах нь вэ? Урдчлан сэргийлж болно гэсэн үг юм бэ лээ. Тэгэхээр эний сэтгэлээс гарах аялгау гэдэг байгаа зүйл нь гэхээр би болохоор нөгөө аялгау дуу гэж ядаж хөгжим сонсоод хийвэл бясалгал илүү үр дүнтэй 7 дахин илүү хурдан илүү үр дүнтэй юм байна гэж яриад байсан шүү дээ. Тэгсэн чинь тэр шууд утгаараа тэр хөгжим аялгау биш болж таарсан шүү манайхаа. Тэрийг нэрээ онцгойлоо энд дурдъя. Би шууд утгаар нь ойлгоод байсан байлээ. Одоо нөгөө Монголын нууц товчоог тайлж байгаа тэр MNT кодын дугаарын тэр үг үсгийнх нь ард дандаа даалд утга яваад байсан да тий. Яг тэр даалд утга шиг энэ аялгау чинь шуудараа биш юм байна. Сэтгэлээс гарч байгаа энэ хөг аялгау гэдэг маань хүн ингээд дуртай зүйлээ хийгээд дуртай зүйл дээрээ төвлөрөхөөр гарч ирж байгаа тэр нэг сэтгэлийн гоё эрчим энерги таашаал авж байгаа мэдрэмжийн тэр эрчим энергийг хилээд байгаа юм байна. Ер нь бол тэгэхээр хүн төвлөрөхдөө дуртай зүйл дээрээ төвлөрөх юм бол тэр зөв төвлөрөл зөв бясалгал болох юм биш үү манайхаа. Тэгэхээр бид нэр төвлөрөхдөө ийм дараалалаар байвал зүгээр юм уу гэсэн надад бодол төрсөн. За эхний нэгдүгээрт нь болохоор амьсгал дээрээ. За амьсгал бол ялтчгүй л нөгөө төвлөрлийн дөнгөж эхэлнэ гэж байна шүү дээ тий. Айлч бясалгал дээр баг амьсгал дээрээ төвлөрдөг. Тэгэхээр хэдүүлээ амьсгал дээр төвлөрөх нь бол зөв юм байна. Гэхдээ зөвхөн бясалгал хийгээд ингээд завилж сухтаа л амьсгал дээрээ төвлөрөхгүй. Бүх цаг үед амьсгал дээрээ төвлөрөх буюу амьсгалаа гүнзгий авч сурах хэрэгтэй юм байна. Өмнөх дугаар дээр би бас ярьсан те бид нар чинь ингээд гүнзгий амьсгалах ёстой байж итэл зарим үед л гүнзгий амьсгалаад ихэнх үедээ бид нар ингээд богино амьсгалдаг байгаа байхгүй. Амьсгалаад гүнзгий авах буюу 10 секунд гэж байгаа. Нийтдээ аваад гаргахад тийм биш юма гэхэд бид нар ядаж нэг 8 секунд авч гаргаж сурах хэрэгтэй юм байна гэж би бодоод байгаа. Тэгэхээр бид нар тэгэхээр нэг амьдралынхаа турш ингээ богино амьсгалсан учраас тэгж амар хурдан сурахгүй л дээ мэдээж. Тэгэхээр тэрийг нөгөө өөртөө сануулж явах юм арга байдаг гинэ. Одоо ямар нэг юмыг харах болгондоо. За магадгүй хамгийн их бидний хардаг юм гар утас шүү дээ. Гар утсыг харах болгондоо бид нар гүнзгий амьсгаа авах хэрэгтэй гэд гүнзгий амьсгаа аваад байх юм бол бид нар явандаа байнга гүнзгий амьсгаа авдаг болчих магадaltaй юм байна. Энэ бол бидний эхний алхам гэж үзэж байна. Энэ бол бидний байнгын бясалгал гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй заавал бясалгалд цаг зав зараал те чимээгүй орчинд суугаад ингээд байх чинь бол бясалгал заавал тийм байх албагүй юм байна.
За хоёрдугаарт нь болохоор ерөн бол энэ амьсгаагаа зөв хуваарлалд сурж явах явцдаа ч юм уу эсвэл хэсэг хугацааны дараа яг одоодоо тухайн цаг үедээ хийж байгаа юмдаа төвлөрч сурыг. Ажлаа хийж байгаа бол ажлаа л хий. Хоолоо идж байгаа бол яг л хоолоо л идэ те. Яг хийдэж ажиллаж гин гэдэг дээр жишээ нь бол төвлөрч болно шүү дээ те. Амандаа хийлээ. Ерөн бол Монгол өвөд эз маань 30 тэгээд махыг бол 40-с дээш ажиллах ёстой гэж үздэг байсан юм билээ. Энэ бол бидний эрүүл мэндэд маш тустай амьдралын зуршил гэсэн үг. Тэгээд аяга маяга долоох ч бас маш их эрүүл мэндэд сайн эерэг нөлөөтэй юм билээ. Тэгээд дээрэс нь бидний төвлөрөлтөнд хамгийн их саад болж байгаа юм ерөөсөө энэ гар утас байна. Бид нэр бүр гадуур алхаж явахдаа гар утсаа үзэж гин, бүр гарцаар гарахдаа гар утсаа үзэж гин, машиндаа сууж явахдаа гар утсаа харж гин, өөр зурагтаа үзэж явахдаа хүртэл давхар гар утсаа харж байгаа тий. Ингэнгүүт бидний анхаарал төвлөрлийг бүр юучгүй болгоод байгаа байхгүй юу? Анхаарал төвлөрөх чадвар бол энэ гар утастай байсан тохиолдолд хизээч бараг биелэхэргүй тийм байдалтай болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яаж хийж яагаад энэ гар утастай байгаа зуршлаасаа эхлээд салмаар юм бэ? Би ч гэсэн та бүхэнтэйгээ хамт одооноос эхлээд жинхэнэ уцаар ярихдаа тэгээд үнэхээр хэрэгцээтэй мэдээлэл те одоо мэйл шалгах ч юм уу яах юм мэдээлэл авахтаа л ашиглая. Бусд үедээ бол гар утаснасаа хол бай. Тэгээд алхахдаа яг алхаж байгаадаа анхаарлаа хандуулъя. Хоол идэхдээ яг хоол идэж байгаадаа анхаарлаа хандуулъя. Яг ингэж одоодоо ингэж анхаарал хандуулж төвлөрөөд сурчих юм бол дуртай зүйлдээ төвлөрөх буюу энэ зөв бясалгалыг амьдралынхаа нэг хэсэг буюу өдөр тутамдаа нэг тийм төвөгтэйгээр хийхгүй те заавал цаг зав гаргаад ингэхгүйгээр амьдралдаа ингэж оруулж ирэх юм алхмуудыг л би ингээд одоо боловсруулаад та бүхэнд одоо санал болгоод байгаа гэх юм уу да. Тэгэхээр амьсгал одоо цаг дээр одоо юу хийж байгаа дээрээ төвлөрч гар утсаа аль болох хол байлгах юм бол төвлөрлийн бэлтгэл үе шат буюу бясалгалын 7 төвшний 1-р бол хангачж байна гэж би үзэх гээд байгаа. За 2-р төвшин рүү зөв орох буюу тэр сэтгэл хоосрлыг дайрахгүй тойрж өнгөрөх боломжтой юм нь болохоор дуртай зүйл дээрээ төвлөрөх. За миний хувьд би одоо бас л бясалгалыг ингээд одоо вившнаа дээр жишээ нь өдөржингөө бясалгал суун. Тэр бол яг ясэм дээр надад бол жоохон таалагдахгүй байсан. Би чи харьцангуй юм хөгжим, химнэл те хөдөлгөөнтэй химнэлтэй зүйл дуртай. Тэгээд өдөржингөө зүгээр ингээд суугаад нэг юм ажиглана гэхээр надад бол яг ясэмнэр одоо дургуйч их наашаа. Гэхдээ бол нэг тийм айхтар дуртай бол биш. Тэгэхээр хүн ингээд дуртай дургуй нэг юм дээр төвлөрөхөөр нөгөө буруу бясалгал буюу сэтгэл хоосрлоо мэдрэх гэдэг юм байна л да тий. Тэгэнгүүт надад тохиромжтой миний дуртай зүйл нь болохоор би байгальд байхдаа төвлөрч чадаад байна. Би байгалийн гоо сайхныг харахтаа төвлөрч чадаад байна. Зүгээр гар утасныхаа дэлгэцээр зурагтаар ч юм уу байгалийн одоо ингээд дүрс зураглалыг харангуут өөрийн ирэхгүй гүнзгий амьсгаа авдаг. Зүгээр автоматар би гүнзгий амьсгаа авчаад идэг. Цаанаасаа миний дуртай тэр төвлөрөх юм нь байгаль байж болох юм гэж би бол ойлгож байна. Дээрээс нь би бүжиглэх дуртай. Би фитнес нэг тэгж удаан цагаар байж чаддаггүй хэрнээ найт клуб хангалттай 3, 4, 5, 6 цаг бүжиглж чадна. Тэгэхээр миний хувьд болохоор бүжгээр бас төвлөрч болох юм. Ягаад гэвэл би дуртай байгаа учраас би бүр 10 хэдэн цагч бүжигл зогсоогоороо байсан тохиолдол байгаа. Тэр ч одоо плей таймын анхны юу бахта тухайд чинь дан амьд хөгжмийн хамтлагууд ордог байсан үе шүү дээ. Сүүлийн үед бол би силбэр сонирхоод байгаа. Тэрийг би нэг хальт хийж үзсэн. Сая түрүү жил нэг Непал хэд хоног семинарт суусан. Тэгээд тэрэнд Непалчин маш их тийм барилгуудынх нь чимэглэл ерөөсөө тийм силбэртэй ийм цонхны хавтан цонх хаалганы чимэглэлээр алдартай. Тэгээ би нэг хальт силбэр хийж үзэхгүй юу. Тэгсэн чинь нэлээд бас гоё төвлөрч болмоор бас сонирхолтой санагдсан. Тэгэхээр силбэрийн багаж авч байгаад ингээд багаас нь хийж үзвэл бас гоё юм уу гэсэн бодол төрөд байгаа. Ерөн бол ингээд сонирхол хобби энэ дуртай зүйлээ хийгээд төвлөрөхдөө аль болох хөдөлгөөнтэй төвлөрөл байвал илүү олон талын ашигтай юм шиг надад санагдаад байгаа. Сүүлийн үед болохоор залуучууд маш их фитнест явдаг болсон. Биеийг хөгжүүлэхээсээ илүү стрессээ тайлах гэж их явдаг болсон юм байлээ. Фитнест яваад маш их тайвширлыг авч байгаа хүмүүс фитнест дурлаад байгаа ийм тохиолдол зөндөө байна. Нөгөө марафонд гүйдэг тамирчид ялангуяа гүүхтэй тэр бясалгал хийж байгаа тэр теда долгион гэж ааш тэр долгионд шилждэг яг тийм мэдрэмж авдаг
гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ямар спортод дуртай байна гэдгээ олвол энэ нэлээд олон талын ач холбогдолтой. Мэдээж хөдөлгөөнтэй байх юм бол эрүүл мэндэд тустай арга талаасаа бол бэлэг талаасаа бол яах нь бидний хүрдэнд эргээр нөлөөлөх нь вэ? Тархинд эргээр нөлөөлөх нь вэ? Миний хувьд бол би сүүлийн үед байт харваад сонирхт юм уу гэж бодоод байгаа. Гэхдээ хүн яг хийж үзэж ижил мэднэ л дээ. Яг таалагдах уу, таалагдж гинүү, таалагдахгүй байна уу гэдгээ. Өмнө нь бол би ширээний теннис, газрын теннис, софт теннис, за сакс волейбол теннисийг бол бильярдыг бол баг хүн болгон хийгээд үзсэн байдаг бах тий. Сакс волейбол бол надад бол нэг жоохон тийм билээ. Би бол авиасгүй юм билээ. Ширээний теннис бол нэлээд боломжийн. Ер нь бол теннисний төрөл бол ялтчгүй л төвлөрөл байна. Тэгээд тэрэндээ дуртай бол яах нь вэ? Энэ өөрийн чинь бясалгал байж болно л гэсэн үг. За тэгээд аль хэдийн ийм сэтгэл хоосрлыг мэдэрч орцсон хүн байлаа гэж ботход энэ байдлаасаа гарыг гэвэл яг саяны л энэ дуртай зүйлээ олон хайн нээж илрүүлнэ гэсэн үг. За би айгүй олон жил бясалгал хийсэн нэг залуугаас асуугаад чи тэр ийм сэтгэл хоосролд орчлоо. Тэр үеэсээ яаж гарт юм бэ гэдгсэн чинь яг өмнө нь хийдэг байсан зүйл дээр сэтгэл хөдлөхө болоо те гой санагтгаа болоод ирсэн байгаа гэсэн үг шүү дээ те. Тэнгүүд нь би шинээр надад таашаал өгтэй, надад таалагдах гой сайхан юм юу вэ? Тэрийг хайгаад явчихдаг гэж байхгүй. Тэгээд олсон олоогүй зүгээр хайх явцад тэр сэтгэл хоосрлын мэдрэмж нь арилждаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн яах нь бясалгал хийгээд ч юм уу аль эсвэл за зүн бэлэгтэй хүмүүст ялангуяа сэтгэл хоосрлын мэдрэмж нэлээд мэдрэгддэг гэж байгаа илбэг тохиолддог. Яагаад гэхээр энэ боргоцоо булчирхаа буюу энэ бөө гэгийн тархи маань энэ авир тархитайгаа уруу хамааралтай гэж байгаа. Зүн бэлэгтэй байна гэдэг маань энэ боргоцоо тархины үйл ажиллагаа сайжрахаар авир тархины үйл ажиллагааг дарангуулдаг болж таарж байгаа. Тэгэхээр энэ хоёрын харьцааг бас доктортой авч явах хэрэгтэй болд юм бэ зүн бэлэгтэй хүмүүс. Тэрийгэ мэдхгүй сэтгэл хөдлөлгүй болоод ирдэг юм байна л да. Тэгээ тэрнээсээ яаж гарахаа бас манай зүн бэлэгтэй хүмүүс улаачд бол мэдгүй тохиолдол. За улаачд бол бас гайгүй. Ягаад гэхээр онгодууд нь нэгээ зохицуулчт юм байна. Онгодууд нь энэ боргоцоо булчирхааг удирдах бид буудаг. Тэгээд тасарч буун гэдэг маань энэ улаачийн авир тархийг бүр маш бага түвшинд бараг 0 зарж 0-луулахгүй бах. Нилээн бага түвшинд аваачаар тасарч буун гэдэг чинь болд юм байна. Таллаж буун гэхээр энэ улаачийн авир тархины үйл ажиллагааг 50% буюу тал хувийн ингээд үйл ажиллагааг нь буулгаад ингэсэн үед улаач онгодынхаа юу хийж байгааг хөндлөнгөөс зүгээр ажиглах түвшинд дараа нь ингээд юу босныг санджах ийм төвшөнд байлгад юм байна. Тэгэхээр улаачдын энэ авир тархийг онгодууд нь идэвхжүүлж болдог байх нь бүр идэвхжлийг багасгаж болдог байх нь. Яг онгод буудгүй зүн бэлэгтэй хүмүүс нь болохоор боргоцоо булчирхаа авир тархиа дарангуулсныг мэдэхгүй яаж ингэж сэргээхээ мэдэхгүй явж идэг болж таарж байгаа. Тэгэхээр сэргээх арга нь яах нь өөрийн чинь дурыг татах дуртай зүйлээ хайж ирж олох. За тэгээд зөв зүйлдээ төвлөрч ингэж авир тархиач тэр борцоо булчирхаач тэр хэвийн тэнцвэртэй үйл ажиллагааг дитгчлээ. Тэгээ явж итэл зөв бясалгаад ах юм бол бясалгалын 3 дахь шатанд орно да тий. 3 дахь шат руу орох гэж байгаа үеийн чамд бидрэгдэх мэдрэмж ямар байх вэ гэх юм бол хороо дэлхийд алив юм бүтэн бий болохдоо зовлон жаргал туршлагыг хурааж үүсэж бүтэн оршиж байдаг. Нэг нэгнтэйгээ хэрхэн холбогдож хамжин дэмжин амьдрахтаа өнгө алаглан оршиж үзэсгэлэн гоогоо цацруулан байгааг ойлгох юм бол 2 дахь шатны бясалгалыг амжилттай юу хийн их сургуулаар бол ийм 7 курс байдгийн 2 дугаар курсээ чи амжилттай төгслөө онц дүнтэй төгслөө гэсэн үг болж таарад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ хэсгийг би ойлгохдоо дэлхийн ертөнцтэй хүний амьдрал ер нь байгаль орчин ан амтан ургамал энэ бүх зүйл маань бүгдээрээ бэжиж амьдрал утга учиртай бүгд өөрийн гэсэн үүрэг ролтой бидний нөгөө айж очиод идэг жом маань аалц маань зэвүүцэд идэг муур маань дэлхий дээр байх ёстой болоод байж байгаа. Яагаад байх ёстойг нь яах нь зүрх сэтгэлээсээ мэдэрч тэдийг хайрлж эхлэх нь ахна шүү дээ. За магадгүй бясалгал хийхээс өмнө ч юм уу муур зургийг ингээд зэвүүцэд хүлээж авдаг байсан хүн гэж бодъё л доо. Тэгэхэд бясалгалын 2 дугаар үеийг амжилттай төгссөн хүн яах нь муурыг арай өөр нүдэр муур бэжиж ийм байгаа юм байна. Муур чинь ийм үүрэг ролтой юм байна гэд ингэж бүх юмны цаад уялдаа холбоог нь ойлгож эхлэх нь. За хар талын сүнс эрчим энерги байх ёстой юм байна. Муу хүмүүс байх ёстой юм байна.
гудамжны архичд гэж ингэж үзэн ядаад ахгүй. За энэ хүмүүс чинь бас нэг зоригтой, бас нэг бүхэл бүтэн ертөнцтэй хүмүүс юм байна. Гэгээд ингээд бүх юмны учир жанцсан, цаад шалтгаан, гой сайхан талыг харах те. Юмыг олон талаас харах. Зөвхөн өөрийнхөө өнцгөөс хараад ахгүй. Тэр хүн юмыг яаж харж ин те. За ингэж хардаг хүн юм байна ч гэдэм үү. Ийм уужуу сэтгэлтэй, маш ийм өргөн хүрээнд хайрцагнаасаа гадуур сэтгэдэг ч гэх юм уу те. Иймэрхүү болж ирэх нь байна гэж би бол хувьдаа ойлгож байна. За ийм болоод ирэх юм бол бясалгал хийгээд бясалгалын 2 дугаар курсээ онц дүнтэй төгсөх буюу за өнөөгийн бид нар бол энэ ийм хүнийг гэгэрэл төрлөө гэж нэрлэдэг юм байна. Гэхдээ энэ бол дөнгөж 2 дугаар курс. Цаана бүр 5 курс байгаа гэж штэ. Монгол өвгөд эцэс бол ингэж үздэг байжээ. Тэгэхээр за энэ төвшнүүдийн талаар би өмнө нь дэлгэрүүлээд ярьсан учраас бясалгалаар тархиа хөгжүүлвэл юу болох вэ? Бүр кино минуттай хослуулж хагаад та бүхэн тайлбарлсан байгаа. Тэгэхээр тэрийг дахиж давтаад яах вэ? Линкд оруулъя чи сонсорой. Тэр дугаарыг сонсоод бас энийг сонсвол нэлийн ойлгомжтой болж ирэх бах. Тэгэхээр энэ бясалгалтай холбоотой нэг хідэн дугаарууд байгаа. Эднэрийг ингээд сайхан дарааллуулад нэг дор сонсох юм бол хоорондын холбоо нь гоё гарч ирэх бах гэж бодож байна. За өнөөдрийн одоо ерөн хэлэх гэж байгаа юмнууд бол ингээд болж явах шиг байна. Та бүхэн хэр ойлгомжтой байв, аль болох ойлгомжтой байх гэж одоо миний л өөрийн одоо бодож боловсруулсан юм гэх юм уу те та бүхэнд одоо санал болгож байгаа зүйл байгаа. Тэгээд өөрийнхөө нөгөө шүүлтүрээр авах гэхийн ухаанаар гэдэг үлээ. За Facebook-ийн одоо нөгөө хаалттай групп тэрэ уриалга тавих гэдэг байгаа байхгүй юу? Хамтдаа энэ гар утаснаас хол байгаад хэдүүлээ энэ амьсгал дээрээ төвлөрөх, одоодоо төвлөрөхийг эхний ээлжинд хийгээд үзье. Тэг бидний нөгөө анхаарал төвлөрөх чадварт хэр нөлөөлж ийн гэдгээ ингээд хоорондоо бичээд дуршлаг солилцоод те. Зарим хүмүүсийн бол маш хурдан төвлөрөн сайжрах бах, зарим хүмүүсийн хэдэн сарч болж иж магадгүй. Тэгээд тэр процессоо хуваалцаад дараа нь зөв бясалгал хийж үзье. Зөв дуртай юм дээрээ төвлөрөөд ингээд бас явж үзье. Ямар өөрчлөлт гарах нь те бие болоод сэтгэл зүйд за сөрөгч гарч мэдэн штэ те магадгүй. Тэгэхээр тэр болгоныгоо хуваалцъя гэж бодож байна. Тэгээд хаалттай группт бол яг 8-аас дээш удаа донешн явсан хүмүүсээ ураад явж байгаа. Би 8-аас дээш хийгээд хүмүүсийг болчих бах гэсэн чинь бас үгүй байна. Манайхан чинь 7 хоног бүр нөгөө бага мөнгөөр донешн явуулах автомат юун дээр тавьсан юм уу да. 7 хоногийн тогтмол өдөр тогтмол дөнгөөрөө ингэж шилжүүлэг хийж байгаа те. 9 10 11 дэх донешн хийгээ явж байгаа хүмүүс байна. Тэгээд бас нэлээд хүнд ингээд урам өгдөг юм байна. Би ч бас хүнд хэрэгтэй юм хийгээд байгаа юм байна штэ. Намайг сонсдог ийм олон хүмүүс байдаг юм байна штэ. Тэг гэсэн тийм сэтгэл төрөл айгүй тийм гоё мэдрэмж авдаг юм байна. Тэг магадгүй энэ дугааруудыг бэлтгэж байгаа нь миний өөрийн тэр нөгөө дуртай зүйлдээ төвлөрж байгаа бас нэг зөв бясалгалын төрөл байх гэж бас бодож байна. За тэгээд өнөөдрийн юугаад дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.